За сайн байцгаана уу? Манай Dark-ийн подкаст юм аа. Шинэ 7 өдрийн шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. За дөлөв миний би энэ удаагийнхаа хэрэгээр Английн Лондонгийн баруун хойд хэсэгт Wembley гэдэг хотод 2020 онд гарсан хэргийг ярихаар бэлдсэн байна. Хэрэгээр эхлэхээс өмнө хэлтгэрээ хоёрыг дэмжээ, subscribe дараад, лайк дараад бас энэ хэргийг сонсож дуусаад хэргийн талаар бодгдсон сэтгэлээ бид нартай комент хэсэгт хуваалцаарай гэж хүсмээр байна. За ингээд шууд хэргийг ярьж эхлэе. За хэргийн гол хүмүүсийн нэг болох Биба Хенри гэдэг эмэгтэй 1974 онд ээж Мина аав Хенригийн ганц хүн болж мэндэлсэн. Хэрэг гарах үеэр 46 настай байсан ба нийгмийн ажилтнаар ажилладаг. Гэр бүлийнхний түүнийг бол эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлийг хамгаалах чин сэтгэлтэй өмгөөлөгч, тэмцэгч эмэгтэй гэцгээдэг. Түүний насан турш үеэр нь бол ээж аав нь салсан ба 1992 онд ээж Минан дахин хүнтэй сууж 94 онд нь Никол Смолман гэдэг охинтой болсноор ингээд Биба ийм дүүтэй болсон. Дүү Николын хувьд том болоод амьдралд маш хайртай, бусдын өөрийнх нь талаар юу гэж бодож байгаа нь ерөөсөө нэг хамаахгүй, өөрийнхөө чөлөөтэй нэгэн ба бусдад их эрээг инээр өгдөг, ээлдэг нэгэн. 10 жилээ төгсөөд Лондон урлагийн сургуульд орж суралцаж эхлээ. Давхар хажуугаар нь бие даасан гэрэл сурагчнаар ажилладаг. Их сургуульд сурж байхдаа бол Никол сургуулийнхаа дотор байранд амьдарч байгаад яг энэ Биба гэдэг нэгчийнх нь гэр нь тэр сургуулиас нь холгүй байдаг болохоор хичээндээ сүлдээ мөнгөө хэмнэх гээд нэг өрөөнд нь амьдарч эхэлдэг. Тэр хоёрын хувьд 19 насны зөрүүтэй ч гэсэндээ хоорондоо их ойр дотн харилцаатай сайн байдаг ч гэсэндээ хамтдаа амьдарч эхлээд бол улам илүү дотн сайн найзууд шиг болж исэн. За ингээд Биба 46 настай, Никол харин 27 настай. 2020 оны 6 сарын 5-нд Бибагийн 46 насны төрсөн өдөр болж исэн тул эгч дүү хоёр найз нөхдөдөө ярьж байгаад цөөхөлөө нэг парк дээр зугаалга зохион байгуулж очиж хоол унд идэж юм ярьж сууж жоохон тэмдэглэе гэж шийдцгээсэн. 2020 онд ч н одоо яг ковид гарсан үе байсан болохоор хаасаг үл хүмүүс гадагшаа гарахаас жайж карантинд байсан. Тэгээ маск биелийн өмсөл байсан шүү дээ. Яг энэ үеэр энэ хэрэг болсон байна. Тэгээ удалгүй хүмүүс баг багаар гадагшаа гараад хоолнд орж бас паркд сууж болно. Гэтэ яг том группээрээ биш одоо 6-аас доош гэдэг юм уу тиймхүү группээрээ бол хамтдаа байж болно. Хэрвээ энэс олуулах юм бол ингээд тус тустай жоохон зайгаа барьж ялангуяа гадаа агаартай орчинд одоо байхыг улсаас зөвлөжсэн. Тэгээ яг энэ үеэр бол Биба Никол хоёр ингээд хамгийн ойр дотны найзуудтайгаа Friend Country Park гэдэг паркд бол уулзалтаар болж оройн 8 цаг цугларцгаадаг. 8 арайд өсөн дээр одоо адиал дэвсээд гэрээсээ одоо дэр идрээ авчаад бяцхан чимэглэл идэр тавьчихсан. Тэг хоол ундаа бэлдээд ирсэн. Тэдрийгээ идэж уугаад зураг авч ярилцаж хөвгөлтөөж сууж төрсөн өдрөө тэмдэглээд шөнийн 12 цаг төгсөн байх үед бол эгчдүү хоёроос бусд нь гэр гэрлүүгээ явцгааж тэр хоёр хойлохноо уулзсан. Баяраа тэмдэглээ сэтгэл нь хурцсан, баяр хөөртэй байсан хоёр чимэглэлтэй бэлдээд авчирсан байсан нөө шинэ жилийн модондоо ороогоо тавьдаг шиг нэг тиймэрхүү урт гэрэл авчирсан байсныгаа биеэрээ ороогоод гадаа харанхууд бүжиглж тэр үеийнхаа зураг авсан байдаг. Тэг ер нь бол хоорондоо дотн нэрээ өрнүүлж нэлийн цагийг одоо хөвчлөлтөж өнгөрүүлчихсэн байна. Ингээд маргааш өглөөнд болоод Николийн найз залуу Никол яг найзлууганд очиж хонно л гэж ярьсан байсан юм шиг байна. Тэгээ өглөөс ирсэн чинь найз хүн ирээгүй. Тэгээ хамгийн сүүлд түнлөө гадаа бит хоёр үлдсэн. Тэгээ тэр парк дээр бол бүжиглж ийна гэж бичснээс хойшоо өөр ямар ч мессеж бичиж залгаагүй байгааг харсан. Тэгээ үргэлжил ер нь ингэж байна гэж холбоотой байдаг болохоор нь сони юм да гэж бодоод залгахад утас нь холбогдохгүй. Игч Биба руу залгасан ч адилхан утас нь унтраалтайсэн. Тэгээ нэгнтэйгээ Find My Friends гэх локейшноо шеэрлдэг гэсэн болохоор тэрийг шалгахад хамгийн сүүлд нөгөө төрсөн өдөр тэмдэглэж байсан паркт л заагаад тэрнээс хойш утас нь ундарсан болохоор одоо хаана байгааг нь юусоо гарч ирдэггүй. Тэгэнгүүт нь өчигдөр хамт байсан найзууд руу нь ярьж тэр хоёрыг асуухад бүгд л мэдэхгүй. Одоо тэдэн цагт ингээ явсан тэр хоёр үлдсэн гэж хэлэхээс өөр юм байгаагүй. Тэгээ хоёр эгчдүүс яг гэр бүлийнхэнд нь хэлээд ээжд нь хэлээд тэгээд тэд ч бас бусад хүмүүс рүү одоо тэндээ хамаатан садан найз нөхөд рүү залгаад хайсан боловч хинч тэдэнтэй сүулт ерөөсө холбоо байгаагүйгээ хэлсэн. Гэтэ ямар ч тач насанд хүрсэн том хүмүүс дээрээс нь тэр хамтдаа байгаа юм шиг байна гэж бодоод төрсөн өдөр гээд айгүй бол өөр төлөвлөгөө гаргаад өөр юм хийхээр явцсан болов утгагүй холбоо барих байлгүй дээ гэж бодоод хүлээцгээсэн. Ингээд тэр өдөртөө орой болтол хүлээцгээхээр шийдэж тэр хоорондоо тэр хоёр руу одоо уцаа нийчих юм болов гэд байнга залгаж мессеж бичиж үлдээж санаан завцгаж байгаагаа бичиж үлдээгээд бас тэдний гэрлөө очиж үзэхэд бол гэртээ байгаагүй.
Ингээд орой 9 цаг боллоо, ямар ч сураг байхгүй хിവэрэ болохоор нь ээж нь бүр энэ нэг л бишээ. Ямар нэг зүйлөөр нь болчихсон байх үдээ. За яг уу ингээл төрсөдөр боллоо гэд өөр нэг тийшээ явлаа, найзуудтайгаа ч юм уу уулзлаа гэж бодоход хоёрын хоёулаа бүтэн өдөр ийш тийшээ явсан гүгээ нэг ч хүнд хэлээгүй. Дээрээс нь уцсан ч ингээ унтраалттай байгаад исэн болохоор ер нь ямар нэг муу зүйл болсон байхаа гэж бодоод гэр бүлээрээ тэд цагдаад мэдтгэхээр шидэж хилтдээр очиод хоёр охид маань бол одоо хамгийн сүүлд энэ парк дээр орой баяр тэмдэглэж үлдсэн. Зургийн энэ байна. Ийм хүмүүстэй сүлд байсан гэд бүхэл мэдээллийг өгсөн. Одоо ингэж цагдаад мэдгэтгэхэд бол аль хэдийн хамгийн сүүлд тэр хоёрыг харснаас хойш бараг 24 цаг өнгөрсөн маа штэ. Тэгээд ингэж бүгдийг хилээд мөрдөөд өгөөч муу зүйл болсон байх уу гэд байхад цагдаа нар бол яг тэр өдөртөө оройд оол ерөөсөө одоо бас харанхуй болсон байсан болохоор тэр муу хоёр эмэгтэй хаах ажлыг эхлүүлээгүй. Тэгэхээр нээж нь за маргааш өглөө бол тэдний хаах бахтаа гэж бодоод өглөө болоход бас л цагдаа нар ерөөсөө хөдлөөгүй. Тэг хамгийн сүүл байсан ядарч тэр том парк дээр нь очиод ямар нэг сэжигтэй зүйл байна уу гэж шалгах юм болов гэсэн чинь шалгахгүй байхаар нь цагдаа руу эргэж залгаад асуухад бид хилцээр мөрдлөгийн ажиллагааг явуулж байгаа. Одоо ажиллаж байна л гэсэн хариу өгöd идэг. Цагдаа нараас хариу сонсох одоо тэр хүлээх зураад гэр бүлэрээ тэд нэр зүгээр байгаагүй. Өглөөнөөс нь эхлээд сургуу алга боллоо гэсэн зарлалын хуудсыг хэвлэж гадуур хаасаагүй тарааж давхар сошиал медиагаар хоёр эмэгтэй зургийг тавьж харсан хүмүүс байна уу гэдгийг асууж ээж нь мөн тэр авийн бүхэл жижиг том эмнэлгүүд рүү залгаж огт нь байгаа эсэхийг хүртэл асуугаад ямар ч нэмэр байгаагүй. Тэгээ одоо ингээд үд өнгөрлөө цагдаа нарыг одоо тэр паркын ч юм уу шалгаад гадуур хайлтаа эхлүүлэх юм болов гэд харахад бол эхлүүлээгүйсэн болохоор ер нь одоо ээжийнх нь ажигласнаар алга болсон эмэгтэйчүүд хар арьстай хүмүүс исэн болохоор арьсан хүний ер нь ялгуурлал гараад байгаа юм уу да нэг л ойш явахгүй байгаа юм шиг санагдсан. Ер нь цагаан арьстай хүн хэрвээ алга болсон бол хэргийг арай илүү одоо хурцтай ядаж тэр паркинг гэсэндээ очиж шалах болов гэж л ээжд нь тэр үед бодогдсон. Ийм болохоор ээж болоод гэр бүлийнх нь бүгдээрээ ер нь өөрсдөө тэр парк руу очиж шалгаад үзье. Тэдрийг хүлээгээд бүтэхгүй мэн гэд 6 сарын 7-нд нь явцгаасан ба. Мэдээж байдаг бүхэл арга ашиглаж хүмүүсээс асуугаад нэмэргүй өөртөө гараад мөрдийхээр хаашаа явсан гэх ямар ч уулмөр байхгүй учраас ганц мэдэж байгаа төрсөн өдрөө тэмдэглэж хойлохнаа үлдсэн тэр парк руу явж үзэхээс өөр тэдний хийж чадах зүйл бол байгаагүй. Ингээд яг төрсөн өдөр дээр хамтдаа байсан хэсэг одоо хідэн хүмүүсийг тийшээ хамтдаа авч явсан. Яа тэгэхээр тэдний яг хаан сууж тэмдэглэжсэн гэдгийг нь зааж өгөхөөсөн болохоор тэгээ очиод тэр хэсгийг үзэхэд би ба Никол хоёр байгаагүй ба яг л зүгээр бүх эд зүйлсээ хураагаал гэртээ харцгаацсан юм шиг юу ч байгаагүй. Энэ парк нь бол нэлийн том парк. Тэгээд бут ихтэй модорхог хэсэгч байгаа. Тэгээд шулуун өвстэй хэсэгч байгаа. Яг тэр энэ өвстэй хэсэгт нь бол хүмүүс юм дэвсээд суудаг. Тэгээд ямар ч тач одоо тэр хоёр эндээс лав явсан юм байна уу? Тэгээд гэртээ харах замд нь юм болсон болов уу гэж бодож гайхаад яг тэр ойр хавирхын шалгаж жоохог явхад бол тэдний сууж байсан хэсгээс холгүйхан бутан дундаас бие багийн өргөлж зөөж явдаг нарны шилэг олсон. Бүр өрөөлж зөөдөг хайртай шилэнд хаягдсан байсан болохоор за юутажийн хаваархын хідүүлээ сайн үзье гэж явж байгаад Никол эмэгтэй найз залуу нь тэдний сууж исэн хэсгээс бол хэдэн метрийн цаанаас том хутаг олсон. Хараад бүгдээрээ л за энэ юу нэг л биш олоо авчлаа шүү. Бүхэл хөт ийм том хутаг яг эндээс олдсон нь бол үнэхээр одоо ямар нэг зүйл болсон юм шиг санагдаад шууд тусламжийн хөц рүү залгасан чинь нөгөө та нар тэгвэл ирлээ зогсоо юунд ч битгий гар хөр битгий наавар цагуур яв цагдаа нар дуудсан тий цаашаа шалгах болно та нар бол одоо чухал нотлох баримт мөр эдрийг бөснүүлж магадгүй гэж хэлсэн ч одоо тэд нар бол бид нар цагдаа нарыг хүлээгээд ерөөсөө хөдлөхгүй байсан эндхийг ирээ шалгаач гэж бүтэн 2 хоног хүлээсэн байхад хэрвээ одоо тэд нар хүрээд ирсэн ба шууд энэ хутаг шил эдрийг нь олоод хэргийн талаар олж мэдэх боломж байсан байх гэвч тэгээгүй тэд нар хайлтаа зогсоолгүй хаахаар шийдсэн. Ингээд яг хэсэг хүмүүс нь ойр хавийг ингээд шалгаж явж байхад Николийн найз залуунд цаашлуулад тэндээс нь холгүй яг хажууганд нь байх нэг хэсэг модтой хэсэг рүү ороод хутаг олсон юм чинь ер нь өөр эд зүйл олдож магадгүй гэд хайж явж байгаад удалгүй бол бүр маш чангаар аимшигтай айсан байдалтайгаар орилсон чинь бусны очсон чинь бүр ингээд нулимсан гарчсан чичирсэн гараар газар руу заахад харамсалтай бие ба болоод Никол хоёр эмэгтэй битүү цуснд бодогчсон нас барчсан байдалтай хэвтэж байгааг олж харсан. Цогцсон одоо маш их цус болчихсон. Тэгээ ер нь яаж алуусан нь харвас ойлгомжтой байхаар биеэр нь маш олон хутгалуусан шарахтай. Тэгээ тэр дундаа Никол дүүн бол бүр нүүр гар биеэр нь шарах илүү байсан нь алуучиндаа бол нэлийн тэмцэлсэн байрын.
Мөн тэднийг бол хөнөөчүүд хооронд нэг тийм нэгэнд нь орооцолтсон байдалтай подтой албаар үлдээчихсэн. Ингээд цагдаа нар бол хурж ирсэн. Тэгээд хэргийн газрыг битүүмжилж шинжээчтэй багийг дуудаж шинжилж эхлүүлэхээр болсон ба. 2 цагдааг яг хэргийн газрыг мануулж хамгаалуулж зогсоосон. Энэ нэг олон нийтийн парк болохоор өөр хүмүүс хэргийн газарт эмэгтэйчүүдийн зогсоос ойролцох сэжүүр, нотлох баримт үлдсэн байж болох хэсгүүдийг бол ингээд хамгаалтанд авсан ба. Тэр 2 цагдаа нэг нь 48 настай Денис Jaffer, нөгөөх нь 33 настай Jamie Lewis гээд 2 цагдаа байхгүй. Тэгсэн чинь 2 эмэгтэйн цогцсноос хідэн фитийн зайтай манад зогсож байхдаа бол хүний санаанд оромгүй нэг үйлдэл гаргасан. Тэр нь эгч дүүсийн цогцсны янз бүрийн зургийг дараад мөн өөрсдөө оруулаад селфи хийсэн маа. Тэгээ бүр тэр зургаа WhatsApp дээр байдаг нэг 40-од хүмүүс байдаг нэг групп байт юм байна. Тэгээ групп чатанд нь цагдаа нар, зөндөө цагдаа нар байдаг. Ер нь бас өөр олон төрлийн хүмүүс байдаг. Яг энэ ажлын чатын хүмүүс үл яг найзууд байх юм уу? Тэр нь бол тодорхойгүйсэн. За тэр чатан дээр нь бол нэг аюу итгэж байна гэсэн чинь энэ 2 цагдаагийн нэг нь би баахан хутгалуулсан өгсөн 2 шуугаануудын хажуу сууж байна харамсалтай гэд тэр зурнуудыг явуулсан байдаг. Тэгсэн тэр групп чатанд нь байсан хэдэн цагдаа нар бол тэр 2-ыг дээшээ албан мэдгдснээр олон нийтэд бол хүний төлөө ажиллах ёстой байдаг төрийн албан хаагчид хэргийн газар зохисгүй гэрэл зургийг авч бусдад тараасан хэрэг нь бол баригдаж олныг бүр маш ихээр бухимдуулсан. Энэ 2 ийм аимшигтай болсон 2 хөөрхөлтэй хохирогч нас барсан хүмүүст ингэж хандж байгаа юм чи ер нь өмнө нь ч гэсэн ёс зүйгүй асуудал гаргаж ил байсан байж магадгүй гэд цагдаагийн бие даасан албанаас бол тэдний зам байдлыг шалгаж эхлэхэд 48 настай Денис эрэгтэй бол өмнө нь тэр чатан дээрээ бичсэн байгаа хгүй. Үүнээс нь харахад бол Аз хүмүүсийг маш их ялгуурлан гадуурхаж үзэн яддаг арьс өнгөний ялгуурлал маш ихээр гаргадаг нь ил болсон. За нэг удаа л бичгтээ энийг Аз залуу 3 цагаан арьстан дээрлэж гадуурхаад хамгаалах хэрэгтэй болсон ёо өстө баг тэр залуу ерөөсө хамгаалахыг хүсээгүй гэх мэтчлэн тийм дургуй илэрхийлсэн мессеж бичсэн байсан байдаг. Тиймээс хэрэг гарснаас сарын дотор тус 2 офицерыг бол ажлаас нь халаад дахиж цагдаа байх эрхийг нь хасаж 2 жил 9 сарын 20 хялыг тэдэнд өгсөн. Гэхдээ яг тэр 20 хялыгаа талын нийтлээд сулгацсан байт юм лээ. Мөн тэр WhatsApp чатанд нь байсан өөр 3-6 цагдаа нар бол тухайн зураг мессежийг харсан юм нэрөөсөө дээшээ мэддэггүй гээд тэднийг бол албанаас нь шалгаж эхлээд яг ажлаас нь бол халаагүй гэхдээ бичгээр тийм сануулга өгсөн байдаг. Тэгээ үүнийг энэ 2 охирогчдын ээж Мина нь бол мэдээд бүр ерөөсөө цагдаа тэтгэх хэлийг бол бүрэн хөсөрдүүлсэн. Тэгээ манай гэр бүл ийм аимшигтай зүйл тохиолдсон багт чинь хүн амар тийм доромжлол юм шиг санагцсан гэдгийг хэлсэн байт юм байна. За 2 эгчдүүсээ бол задлан шинжилгээний хариу гарсан. Би баавал 8 удаа утгалуулсан болохоор хамгийн түрүүнд нас барсан байна гэж үтсэн. Би дээр нь бол ямар ч өөрийгөө хамгаалах гэж алуурчтай тэмцсэн гэсэн шарх сорой байгаагүйгээс үзэл ерөөсөө ямар ч хариу үйлдэл үзүүлэх сөхөөгүй байсаар байгаад алуулсан. Харин дүү Николын хувьд бол 28 удаа хутгалуулсан ба алуурчтай тэмцэлтэж байхдаа авсан шарх соринууд нь нэмэгдээд 40-од гаруй биеэр шарх авсан байсан. Мөн тэдэн лөө шөнийн 1 цаг 13 минутаас 1 цаг 26 минутанд бол дайрч хэрэг босон гэж үтсэн. Тэгээ алуурчин тэднийг бол хөнөөчөөд хөлнөөс нь барьж ширсээр яг тэр модон дуу наавачаад хооронд нь тэгж ойртуулж тийм амар сонин поз ахуулж албаар тайсан байна. Тэгээд дараа нь тэдний эд зүйлс зугаалгандаа авч явсан адиал дээр хувцас хунаар төрөвч утас гээд бүх эд зүйлс нь бол паркд байдаг нэг цөөрөмлөө хийсэн байсныг цагдаа нар олсон. За утсыг нь олоод шууд шалгахад алуурчин Бибагийн утас руу н орж шалгахыг оролцсон байсан. Нөгөө хэд хэд удаа пассворд буруу хийсэн байсан. Тэгээ Бибагийн утсан дээр бол нөгөө дүүтэйгээ биеэрээ гэрэл орочоод бүжгэлж байгаа олон зураг авсан байсан ба цагдаа нарын бодлоор энэ гэрэл зургууд нь бүр яг тэд алуулахын өмнөхөн ахуулсан байна. Тэгэхээр бараг дахиад нэг зураг авсан бол яг алуурчин тэднлөө ингээд дайрж байгаа бараг зураг дарагдах байгаар байсан бахаа гэж үзсэн. Хамгийн сүүлийн зураг шөнийн 1 цаг 13 минутанд авсан байсан ба яг 1 цаг 23 минутанд нь 13 минутанд дараа нь алуурчин тэр утас руу ингээ орох гэж чадаагүй. Тэгэхээр энэ цагны тусламжтайгаар л яг эмэгтэйчүүд яг энэ хоорондох 10-аад минутанд дайрлан өртөж хөнөөгцөн болохыг нь олж мэдсэн юм байна. Хэргийн газраас бол 3 хүний цусны толбнуудыг олдсон. Нэг нь 2 нь бол мэдээж хохирогчныг байсан. Нэг нь бол ингээд алуурчныг болох нь тодорхой. Тэгээ Никол өөрийгөө хамгаалж нэлийн тэмцэлтэж явахдаа алуурчныг бас гимтээж тэр хүнээ шарх авч нэлийн цус гарсан байсан.
За энэ нь бол цагдаа нарт хэрэгтэн олоход бүр маш том тус болохоор. Яа тэгэхээр UK-д бол 2003 оноос хойш эрүүгийн мэдээллийн саанд ямар ч жижиг том хэрэг хийсэн нотлогдсон, нотлогдоогүй. Ер нь бол бүхий л цагдаагийн хэлцэж шалгадаж байгаа хүмүүсээс заавал DNA авдаг болсон юм байна л да. Тэгэхээр цагдаагийн рекордонд байгаа хүмүүсийнхтэй бүгднтэй шинжилж таарах DNA-тэй хүнийг олж болно гэсэн үг. Нэг бол нэг ойр цусны тийм хүмүүсийг хүртэл олж болно гэсэн үг. Ингээ шалгаж үзэхэд хэрэгтэй DNA нь Хосейн гэх хижээл насны эрэгтэйтэй хагас таарсан маа. Гэхдээ энэ хүн бол яг 100% таараагүй хэрэгтэн биш. Гэхдээ түүнтэй маш ойрын гэр бүл хамаатны хүн нь хэрэгтэн байх магадaltaй болж байгаа. Ингээд цагдаа нар бол шууд гэр бүлийнхэнд нь хэлж мэддэж шалхахаас өмнө тухайн үнийг гэрийнх нь хаягаар гэрийнх нь хажуугийн хөрш гудамжны айлуудын гадаах хяналтын хамгаалтын камеруудыг нь шалгаж эхэлсэн. За яг хэрэг гарсан шөнө бол Хосейн эрэгтэйн байшингийн хажуугийн хөршийн камерт бичигдснээр тэр шөнө Хосейн биш харин түүний хүүн подолк өмссөн, доогоороо өмдгүү биеэ күрт гэрэмүүдд гаднах өмсчээсэн цамцаараа ороцсон гэрлүүгөө явж орохыг нь хараад энэ бол мэдээж маш сэжигтэй анзаарчихсан. Яа тэгэхээр магадгүй хэрэг хийчээд өмдөн битүү цус болцсон ч юм уу тиймнээсээ болоод хайцсан юм шиг. За энэ хүүгийн бол Даниэл Хосейн гэдэг 18 настай эрэгтэй. Хэрэг гарахаас хэдэн жилийн өмнө сургуулийн компьютер дээр олон удаа өгсөн хүний цогцос маш дарк тийм амар зүйлүүдийг хайж олж уушдаг, бас амар зургнуудыг хайж үтсэн болохыг нь сургуулаас нь мэдээд терроризмын эсрэг хөтөлбөрт хамруулах шийдвэрийг гаргасан. Ер нь ийм хар бараан аюултай зүйл дурлаж хайж олж үзэж байгаа бол эртнээс ямар нэг тийм аимшигтай зүйл хийх, буруу үйлдэл гаргахаас нь сэргийлэх зорилгоор ийм хөтөлбөрт явуулж эхэлсэн гэдгийг нь цагдаа шууд мэдсэн. 8 сар бол үүндээ явсан байдаг. Хөтөлбөрт нь ямар хичээл ордгийг мэдэхгүй ч гэсэндээ магадгүй сэтгэл зүйч түүнтэй ярилцсан бас ингэж тэгж болохгүй гэсэн хичээл ордог байсан юм уу яасан. Тэгээд ямар ч тач 8 сарын дараа л Даниэлийг нийгэмд аюул учруулахааргүй гэж үзээд төлбөрөөс гарахыг нь зөвшөөрсөн. Гэхдээ ойрын жилдээ 2 удаа түүнтэй уулзаж хэр байгааг нь харах тийм заалттай. Тэгээд тэр 2 уулзалтаараа бол хоёуланд нь түүнийг дахин ер нь ийм муу зүйл хийхэргүй байна. Зүгээр болчихъя гэж үзсэн байдаг. За Даниэлийн ээж аав хоёр нь бол салчсан. Ээж дээрээ Лондонгийн зүүн өмнөд хэсэгт амьдардаг ч аав дээрээ бол хаяа ирдэг. Аавынх нь гэрээс бол аллаг гарсан парк хэдхэн минут алхаал байдаг. Даниэл 2002 оны 5 сарын 10-нд 4 хүүхэдтэй айлын том хүүнд болж төрсөн. Нилээн ганцаардмал дүүнэртэйгээ байнга хэрэлдэж муудалцсан хүмүүс лөө ойруулж хашгирч маш ихээр ууралдаг. Энэ гэхдээ зүгээр нэг түгээмэл гардаг. Ах дүүсийн багахан хэрүүл бол биш бүр гарсан хэрүүл уруулаас нь болоод цагдаа болоод түргэн хүртэл олон удаа дуудагдаж байсан. Ээжийнх нь байшны ойр авийнхаа хөршүүдийн дунд хамгийн их дуу чимээ хэрүүл урал гардаг айл гэдгээрээ хүмүүс их мэддэг. Энэ болгон Даниэл дэлбэртлээ ууралж хүмүүс лөө ураа гаргаж юм авч шийддэг маш төрөмгөө харьцаантай. Ийм болохоор ерөөсөө дүүнэртэйгээ ээжтэйгээ дотн биш байдаг хүндээ харьцаатай. Сургууль дээрээ ч ялгаагүй, олигтой нийлдэ найз төхөж байхгүй. Харин ч бусад хүмүүс бол түүнийг их эвгүй амар гэцгээдэг. 15 настай багтан түүнийг аутизмтай байна гэж оншилсан байт юм байна. Гэхдээ өдөр тутмын амьдрал нь бүр тэгж ихээр нөлөөлөхөргүй. Ерөнхийдөө илүү олон нийтэд харилцах тал дээр нь гарч ирдэг. Эсрэг хүүсний хүмүүстэй харилцах түүнд бол маш хүндрэлтэй байдаг. Мөн ямарваа нэгэн юмд бол хит дондох хандлагатай. Бас сандрахаар тийм нөхцөл байдалд орохоор зүгээр шууд хэлэхгүй ингээд юу ч ярихгүй, хэлэхгүй, хийхгүй яваад өгдөг. Тэр нь бол бусад хүүхдүүдэд бол нэлээд бүдүүлээ санагддаг. Найз охиндоо болохыг их хүсдэг. Ер нь сургуулийнхаа бусад хүүхдүүд нэгээнтэйгээ үерхэж дурлалцаж байгааг хараад хатаархдаг ч өөрөө ерөөсөө охидтой ярилцаж өөрийгөө ойлгуулж чаддгүй. Өөрөө ч яриад үзэхээс сандардаг. 10 жилийнхаа төгсөг ангид ер нь орох үеэр Даниэл найз нөхөд байхгүй болохоор ихэвчлэн бүхэл чөлөө цагаараа олон цагаар бол өрөөндөө компьютер дээр өнгөрөх болсон. За энэ олон цаг өрөөндөө суухдаа интернетээр маш хар бараан зүйлс хит туйлширсан тийм үүмэн самуу, терроризм, арьс өнгөөр ялгуурлах, зодон цохон, сатааны талаар судалж харж үздэг болсон маа. Ерөөсөө л байнгын цогцсны зураг, хүн алуулж байгаа зураг бичлэг, сатанист гээд иймэрхүү дарк зүйлүүд үздэг. Тэгээ сургуулийнхаа нөгөө компьютероор бас л яг иймэрхүү зүйлсүүдийг хааж үзэж байгаад баригдаа тэр сургуулийн тэр хөтөлбөрт хамруулсан байд. Тэр хөтөлбөртөө 8 сар явсан ч гэсэндээ зүгээр л одоо ийм зүйлс бодсоор үзээр байгаагаа нууж чаддаг болсноос биш бол ерөөсөө тийм засарсан юм бол байгаагүй.
Тэгээ тэрээр 10 жилээ 2018 онд төгсөн. Аав нь бол нэг хөрштөө хүүгийнхаа талаар ярихдаа жоохон муу буруу зүйл рүү уруу татдаг талтай байгаа. Тиймээс ер нь жоохон болохгүй зүйл хийж үйдэгийг санаа зовж байгаагаа хүртэл ярилцаж байсан билээ. 2020 онд бол ковид гараад карантин эхлэхэд Даниэл нэг YouTube-ыг үзэж эхэлсэн. За тэр нь бол сошиал медиа дээр инфлюенсер нэр нь бол EZA The Coding гэдэг нэртэй YouTube хуудастай бас хэд хэдэн олон нийтийн сүлжээнд аккаунттай бас нэг группийн гишүүдэл байдаг тийм веб хуудастай демонолог судалж ярьдаг сатан итгэгч тийм dark influencer гэх юм уу тийм хүний хийдэг ярьдаг бүх видеог үзэж бүр донцсон. За тэр хүн нь янз бүрийн сатаны зан үйл хүнээр дахил өргөх хар эд шидийн талаар ярьдаг. 9 үнцгийн дараалал гэдэг нэртэй тийм сатаны нэг групптэй. Тэг хүмүүсийг сатаны төлөө буруу зүйл хийхийг урайлдаг. Тэр группт нь байдаг гишүүд нь гэхэд бол маш олон тийм болохгүй зүйлүүд хийсэн байдаг. Нэг нь бүр бэлгийн хүч хэлэл үйлдэж байсан. Тэрээр одоо группийнхаа хүмүүст зааж өгөхдөө үргэлж чөтгөрөөс хүслээ биелүүлж өгөөч гэж гуйж хүссэн зүйлээ амаар биелүүлмээр байвал хүн алж өргөл өгөө гэж ярьдаг. Заадаг. Мөн одоо хэд хэдэн хэрхэн чөтгөртөө бичгэн гэрээ хийж хүслээ биелүүлэхийг заасан бичлэгүүдээ хийсэн ба ийм аимшигтай одоо маш буруу зүйл ярьдаг энэ ютуберийг Даниэл 2 жилийн турш бүр өдөр шөнөгүй бүх бичлэгийг хэдэн удаа давтан үзэж хэлж ярьж байгаа бүх зүйлд нь бүгдд нь бүрэн итгэж дахин шүтдэг болчихсон. 2022 онд гэхэд бол сэтгэл санаа оюун ухаан нь хамгийн дарк дээрээ очихсон. Амьдралд нь олон хэрэгтэй зүйлс байгаа ч авч чадахгүй байгаадаа их уурсаж сэтгэл хангалуун бос болсон байсан үеийн ингээд Даниэл бол лотерей суглаанд бол маш их мөнгө хожуулж өгөөч гэж чөтгөрөөс гуйсан захиаг хүртэл одоо энэ ютуберийн заасан заавраар бичиж оронд нь хүнээр дахил өрөх болно гэсэн юм чөтгөртөө хийх гэрээгээ бичиж цусаараа гарын үсэг хүртэл зурсан юм залуу байгаа. За Даниэл гэдэг энэ 18-аас залуугийн хувьд бол нэг юм байна. Харин одоо эргээд хэрэг гарсны дараа одоо юу болчихсон талаар ярив. За цагдаа нар бол хэрэгтнийг хайж авах үеэрээ Даниэлийг нөгөө аавынхаа гэртээ одоо шүн өмдгөө нэг юмар хуцсан гэлэг орж байгаа нь бичгснэг олсон шүү дээ. Тэгээ ямар тааж тэр шүний ер нь өмнөх өдөр нь хизээ аавын да хурж ирж орж гарсан байна гэдгийг шалгахад аавыгаа яг хэрэг гарах одоо орой 7 цагт гарч авсан. Тэгээд ихчдүүс ал шөнийн 1 цагт нь алуулсан. Тэгэхээр магадгүй 7 өрөөж тэр хэсэг парк руу ер нь очиж хэсэг хүмүүсийг ажиглаж суусан ч байж магадгүй гэж үзсэн ба. За шалгаад өөр нэг зүйл олоог болохоор ерөөсөө хэрэг болохоос хэд хоногийн өмнөөс нь Даниэлийг одоо юу хийж авсныг олж мэдэх гэж бас өөр CCTV камеруудыг шалгахад 2 хоногийн өмнө нэг дэлгүүрээс хідэн уух, ундаа, бох, лимон, ла тэг галтгооны хутганы ком авсан болохыг нь олж мэдсэн. Мөрдөгчөд аль тэр худалдаж авсан хутганы комных нь моделийг нь очиж шалгахад хэрийн газраас олцсон хутгатай яг таарсан. Ингээд аллах хийхээсээ 2 хоногийн өмнө ол зэвсгээ худалдаж авсан маа. Ингээд Даниэлийг бол 2022 оны 7 сарын 1-нд ээжийнх нь гэрт байхад нь түүнийг хүн амны хэрэг сэжиглэж байна гэж байрвчилж хэлтдээр байцаалт авч эхэлсэн. Хилт дээр очихад гарн дээрээ нүг нэлийн төсөлт авсан шаргатай тэрийг оюусныг нь харсан. Тэгээд үүнийг цагдаа нар хараад за яг одоо Никол бол алуурчинтайгаа нэлийн тэмцэлж байгаа тухайн үнийг гимтээж цус гарсан байсан шүү дээ. Тэгэхээр энэ ер нь тэгж яхтай л авсан шарх байна гэж бодоод тэгээд Даниэлаас бол гарч яатсан бэ гэд асуусан юм байл та. Тэгсэн чинь юу гэж хэлэхээ мэдэхгүй чимээгүй асуултын сонсоог юм шиг хэсэг зогсож ирсэн. Өө би дээрэмдүүлээд ийм шарх авсан над руу хүмүүс дайрсан гэж хариулсан. Тэгээд худлаа ярьж байгаа нь бол хараас илтээсэн болохоор үүнийг нь лавшруулж юусаа асуугаагүй тухайд орхисон. Үргэлжлүүлээд бол байцаалыг авч эхлээд чи хүн асан уу гэд бүх зүйлийг асуугаад бол ерөөсөө би ямар ч гин буруугүй би зүгээр л дээрэмдүүлсэн ч мэдэхгүй байна. Надад хэцүү байна. Даарч ин сандарч ин айж ин гэд хэлээд ерөөсөө өөр зүйл хэлээгүй. Мөн утасныхаа пассвордыг үг гэсэн чинь өгөхгүй гэж хэлсэн. Ямар тааж тэгтээ цагдаа нар бол утсыг шалгасан. Тэгэхэд нөгөө алгын зэвсэг авахаар дэлгүүр орж авсныхаа дараа интернетээр утсаар нөгөө Amazon гэдэг онлайн шопоос нүрээ хаасан тийм хар малгайн тийм маск болон хүрд захиалсныг нь олж мэддэг. Инхээр бол цагдаа нар угаасаа энэ Даниэлийг бол хэрэгтэн байх гэдэгт бол 99.9% итгэжсэн. Ингээд байцаалд авч явах хооронд бол түүний ээж аав хоёрын тус тусын одоо гэрээг нь очиж шалгасан.
Тэгэхэд Даниэлийн унтлагын өрөөнөөс нь зөндөө олон тийм сатананы тэмдэгтэй зургнуудыг хэвлээд гаргаад ирч гисэн нэг олсон мөн дарк шившлийн ном 2 ширхэг тусаараа гарын үсэг зурсан 2 өөр чөтгөртөө хийх гэсэн гэрээ. За нэг нь бол Тамийн хаанд зориулж бичсэн нь найз охиндоо болгож өгөөч гэж хүссэн ийм захаа байгаа. Сургуулийнхаа нэг охинд сайн болцсон юм л да. Тэгээд яг тэр охиныхоо нэрийг бичингүүтээ түүнд зөвхөн намайг л түүний цор ганц хайртай хүн нь гэж итгүүлж өгөөч гэж хүсэж бичсэн. За хоёр дахь захаа нь болохоор Lucifer-т зориулж бичсэн байгаа байхгүй юу. За энэ нь эхний хэсэгт бол миний хүслийг биелүүлж өгвөл би танд ийм зүйл хийж өгөх болно гэж чагсаагаад тэрэндээ би эрхчлөөтэй боломжтой байсаар байвал танд 6 сард доод тал нь 6 хүн алж хүнээр дахил өргөх болно. Хоёрт зөвхөн эмэгтэйчүүдийг дараа нь танд зориулж хөшөө босгох нь дөрөвт амлсан бүгдийг хийн гэдгийг амлаж байгаагаа биччихсэн юм гэрээ. Тэгээд доор нь өөрийнхөө цусаар гар үсгээ зурчихсан. Тэгээ энэ хоёр дахь дээрээ болохоор өөрийнх нь хүсэл нь болохоор суглаанд маш их хэмжээний мөнгө хожуулж өгөөч гэж хүссэн маань чөтгөрөөс хүн алаад оронд нь надад ингэж суглаанд мөнгө хожуулж бас найз охинтой болгож туслаач гэж гуйсан юм гэрээ байгаа байхгүй юу. За ерөнхийдөө бүх зүйл бараг тодорхой болж исэн болохоор цагдаагаас ерөнхийдөө яг ийм зүйл болсон баха гэсэн таамаг гаргасан нь Даниэл бол хэрэг гарсан оройн 7 цагт авихаас гараад парк дээр хэдэн цаг байж хохирогч хайж ажил суусан юм уу. Тэгээд шөнө 12-оос 1 цагийн хооронд би ба Никол хоёрыг бол ажиглаад яг олж харсан. Тэгчдүүсийн утсан дээр авсан зурнуудаас харахад гэрлэр нөө бие ороогоод бүжгэлжсэн болохоор ямар ч хүний хараанд маш их өртгөөр. Дээрэс нь орой бүр шүн болцсон байсан болохоор тэр тухайн паркд бараг л тэр хоёр маш цөөхөн хүн эсвэл бараг тэр хоёр байсан баха гэсэн. Хэсэг эгчдүү хоёрыг ажилд зогсож байгаад Даниэл шууд бутан дундаас гарч ирж эхлээд би баруун дайрч хэдэд удаа хутгалж алаад дараа Никол руу дайрахад бол эмэгтэй урдаас нь ноцолдож байгаад гарыг нь зүсээд гэмтээсэн. Гэсэн ч Даниэл бол Николыг дийлж хутгалж алаад тэр хоёрыг хөлнөөс нь бариад чирсээр хүмүүсийг харахаас арай нууж модон дунд аваачаад үлдсэн эд зүйлсэн утас эдрийг бол нуур руу хайсан. Тэгээд аавында өөрийн 4 цагт эргэж ирээд усасанд ороод унтаад өглөө нь босоод гарандаа шархавсныгаа аавда юу гэж тайлбарсан мэдгүй бас л дээрэмдэлсэн гэж хэлээд эмнэлэг аваагаад автагаа амт явж үзүүлж эмчнэрт бас дээрэмдэлсэн гэж шалтгаанаа хэлээд гарандаа ойдол тавиулсан ба. Тэгээд дараагийн хэдэн өдрөө бол хэдэн 7 хоногт чөтгөртэй нөгөө хийсэн гэрээнийхээ дагуу би аль хэдийн 2 хүн алдсан. Тийм болохоор намайг лотерейд хожуулж өгөөч гэснийгээ ямархуу байх нь гэж үзэх гэж нэлээд олон удаа суглаа авч үтсэн юм билээ. Гэхдээ ерөөсө хожоогүй. Тэгээ дараагийн хоногт бол хэрэг хийсэн маань баригдах үедээ нөгөө интернетээр Amazon-оос маск хүрт захиалсан байсан шүү дээ. Тэрийг бүх банкны карт мэдээлгээд юмнууд нь байгаа болохоор тэрийг жоохон булзааруулах гээд нөгөө мөнгө төлсөн банк руугаа л залгаад миний картаар өөр хий нэг ийм зүйл Amazon-оос худалдан авалт хийсэн юм шиг байна хаагаад өгөөч гэж ярьсан байдаг. За нэг ийм болсон баха гэж үзсэн ба. Ингээд алга болсноос сарын дараа Даниэл Хасеныг бол баривчилж шүүх хурал нь жилийн дараа нь болсон ба бурууг өгөж хэлсэн өрөө. Яг л хэлжсэнээрээ бол бүх зүйлийг үгүйсгээд гин бурууг гэж хэлсээр л байсан. Тэг бүр ийм олон нотлох баримт байгаа, ДНХ, цусны толгойд бүх юм байгаа гэсэн чи өөрөө тайлбарлахдаа би дээрэмдүүлсэн. Тийм болохоор миний цусны толгой тэр хэргийн газар чинь байсан гэж хэлээд байхгүй. Тэнгүүд одоо шүүхээс бол тэ юу гэсэн үг юм бэ? Чиний цус хохирогчны бие дээрээс хүртэл байсан. Тэгэхээр одоо хохирогчны бие дээр чи одоо дээрэмдүүлээд хүмүүст задуулсан гэсэн үг үү гэхэд бол өөрөө одоо ингэ булзааруулаад түүний өмгүүлийн баг бол одоо өмгөөлөх бараг л ямар ч боломж байхгүй. Бүх зүйл нотлох баримттай одоо бүгд Даниэл хэрэгтэн гэдэг рүү чи хэлжсэн болохоор ямар ч арга байгаагүй. Ингээд шүүх хурлал нэг удаан хуралдаагүй. Ковидын үеэр болсон шүүх хурал болохоор танхимд болоогүй. Видео колоор болсон мэлээ. Тэгэхэд бол Даниэл бол ямар ч хийсэн хэрэгтэй гимсэн шинж байхгүй. Янз янзын дээр инээгээл жуумал заал санал манал дээр ингээл найгаж майгаад бүр амар хээвнийг суужсэн гэсэн. Тэгээд шүүхээс түүнд бол 35 жилийн дараа давж цаалдах хэрэгтэй болохоор насаараа шорон дөрөвдөх ялыг өгсөн. За шүүх болж явах үеэр бол хэд хэдэн сэтгэл зүйч түүнийг үзээд сэтгэл зүйн ямар нэгэн эмгэг байна уу гэдгийг шалгаж үзэхэд ерөөсөө ямар ч эмгэг бол олж оншилсан зүйл байхгүй. Зөвхөн аутизмтай гэдэг л тийм хариу гарсан.
Тэгэхээр одоо Даниэл 35 жил нарагд чинь 54 настайдаа давж заалдах хэрэгтэй болохоор тэг цагдаа нарын бодсноор бол хэрвээ тэр шөнө Никол эмэгтэй түүний гарыг гэмтээгүй байсан бол Даниэл тэр шөндөө бол өөр хүмүүсийг ч гэсэн хөнөөх магадлалтай байсан баха гэж үзсэн. Тэгэхээр Никол эмэгтэй бас өөр хүний амийг ч гэсэн хамгаалсан байж болохоор тэг ер нь одоо ингэж баригдаг байсан бол Даниэлийн хувьд тэр битсэн гэрээнээс нь үзэхэд тэг 6 сарын дотор бараг л доотлон 6 эмэгтэйчүүдийг ална гэдэг байгаа ш. Тэгэхээр бүр ингээд цуврал алуурчин болно гэд ингээд гэрээндээ бичсэн байгаа байхгүй юу. За тэгээ энэ хэрэг дээр олж мэдсэн бүх мэдээллүүд бол энэ байна. Тэгээд энэ хэргийн бүр одоо маш муухай зүйл нь мэдээж тэр хоёр цагдаа яаж бүр тийж ард иргэдийг хамгаална, эртэгч байдлын төлөө гэж тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч одоо ийм зүйл хийгээ сууж ин тэгэхээр бүр үнэхээр амар бүр түрийн албан хаагч байх ямар ч эрх байхгүй тийм амар муухай ёс зүйгүй балер хүмүүсээс таа. Тэгээ тухайн үед бол нэлээд шуган таарсан юм бэлээ энэ хоёр цагдаа. Тэгээд одоо л хизээч цагдаагийн байгууллагад ажилд орж болохгүй. Тэр нь бол болсон байна. Тэр Даниэлийн үзээд донтоод байдаг тэр ютубер тэр сатаны талаар яриад байдаг хүнийх нь чаналын бол цагдаагаас бүр устгуулсан юм лээ. Тэг бүх сошиал медиа зураг бичлэгүүд бүгдийг нь устгуулсан гэсэн. Тэг ямар тааж тийм амир гэрээ бичиж суугаад ёо энэ хэрэг бүр хөөрхий тэр хоёр хохирч эмхтэй бүр аим хөөрхөн ингээл төрсөдрөө тэмдэглээл бүүн баяр хөөртэй яг шүүн ингээл парк дээр байгаа ч гэсэндээ яаж ийм амир хүн тэднийг ажиглаад байж гэнэ гэж бодох втэ. Тэгээд маш харамсалтай хэрэг байна. Энэ удаагийн хэрэг маань хүүгээр өндөрлөж байна. Дараа 7 хоногийн дугаараар хэдүүлээ эргээд уулзцгаая. Түр баяртай. Just